Бидэнд тохиолдсон аимшигт явдлууд UBM радио 89.3. Муур. Энэ аимшигт явдал Ховд аймгийн Болгон суманд 70-аад оны ихэр тохиожээ. Ховдын Болгон сумыг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй бизээ. Байдаг богдын Арван баатрын мөнхийн дурсгалтай, Бадан баатрын хөшөөтэй, хүн ам олонтой социализмын үед ногоон онгоц тусгай хуваараар тогтмол нислэг хийдэг байсан гэд яриад байвал барагдахгүй. Сумын төвөөр Минжид булган гол урсах бөгөөд зөвхөн модны инженерч биш, ондатор зэрэг амтан усны шууд төрөл зүйлээрээ цугладаг жинхэнэ жаргалын орон байсан ажгүй. Тэр цагт Ховдын булганы нэр нүгэр болж байсан нэгэн ир бас бий. Тэр бол Мюнхний Олимпийн жудо бүхний 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн хэдийж өнөө бидний маш сайн мэдэх болсон Сэргээш гэдгийг монголчууд дотроос хамгийн түрүүнд хэрэгэлсэн хүнээр тодорч медаль үнэлгээ хураалгаж авсан. Хожимо Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан Бахавын боёдаа бүлгөө. Ингээд тоочоод явбал Ховдын булганы түүх ундарнуу гэхээс бүдгрэхгүй билээ. Яг тэр цагт буюу 1970-аад оны ихэр тус нутагт Балтан гих цэрвмээр хачин ир байжээ. Түүний санаанд оромгүй юм сэдэж хийж явдаг болохоор хүн цэрвмээр гэсэн хэрэгэлдэг. Балтан ихнэр 2 хүүхдийн хамт амьдрах агаад нэгэн мууртай нийлээд ам бүл тавал аажээ. Шар ирээ муур нь шарвалцаж явдагч хээрийн шар сүл тулганд хорооно гэхээс өөр хоргүй амтан байсан гэдэг. Зүгээр л гэрт нь оргондог төдий байсан юмдгүү да. Тэгж байтал нэг удаа Балтангийн аав ээж хоёр нэрж хонжээ. Аав ээж нэрсэн болохоор арга байж руу баяр хөөр болж шиншүүл гарган гэр бүлийн бяцхан найр хийсэн байна. Тэр үед яагаад ч юм ээж нь танаа энэ муур нүдэнд нэг л хүйтэн харагдах юм гэжээ. Зүг зүгээр мөрөөрөө байсан муурыг их нь ад үзхийг хараад нэг их юм бодолгүй өнгөрсөн юм. Тэгсээр байгаад шүндэл болсон тул бүгд амарцгаажээ. Эд нойрон дундаа байтал их нь гинэт хашгиран харааж гарч гин. Цочоод гэрэл асааж лаа барвал үхээрийн муур амьсгал бүглэж алах нь нүүрэн дээр хөвтөж байна штэ. Муулууд чинь гэдэл босоод иржээ. Муур чухам яагаад зөвхөн эмгэнд халтсан нь сонин юм. Хаяа нийлх хүүхдийн нүүрэн дээр хөвтөөд амьсгааг нь бүглөөд алчихчий гэсэн үг дуулддаг билээ. Тэгээд уурсан эмгэн бараг нойргүй ханжээ. Ер нь муу ёр гэж үзсэн болтой. Нааш явмааргүй санагдаад байсан юм. Аав ч л явъя гэд болоогүй дээ. Түүнээс биш ийм муу ёрын юм руу юу боллоо гэж зөвлөхөвдөө гэдэл өглөөд ээж. Арай хийж нарны бараа харсан эцэг их хоёр нь жаахан зам муутайхан шиг явцгааж. Тэднийг яваад хэд хонож байтал гинтийн хил ирсэн байна. Ээж чинь би тааруу байна. Хурдхан эргэжээ. Хил хүргэж ирсэн хүнтэй дөрөвөө харшуулаад буучгаж. Хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр байсан их нь бүр нүднээс гарч ирсэн байж гин. Ямар ч өвчин тулсан ийх үе гинэт муутах учиргүй билээ. Цай унгаа юу басныг асууж гин. Танад очиж хонсон өдрөөс хойшлон гिचглээ. Өнөө муу ёрын муурчин байна уу? Тэр лүд зүудэнд үзэгдээд болдоггүй. Тэрхүү хөгийн амтныг нүднээс зайлуулахгүй бол горгүй байх. Би ч өнгөрөв болтой. Хар аянда хоолунд орхоо байла гэсэн байна. Сум дундын эмнэлгийн туршлагатай амж улаан хоолой зүлхэн гэдэг өвчин байна. Ядархаар тусдаг юм аа. Хавдар энэ төр бол юу гэж юм хурдан эхлэхвдээ гэсэн нь тэднийг бүр төөрөлдүүлж орхижээ. Ингээд баахан ядаргааны юм тариа болж илтээ. Аргаа барсан аав нь сумандаа алдартай Маажа мэргэн гэдэг хүнийг залхаар явж. Аав нь оройхон залсан хүнтэйгээ эргэн ирээд хоол цай болсны дараа мэргэн үзээ. Идэгшгүй өвчин тусчээ. Танаа тэр муур сануулсан байна. Харин оройтжээ. Арыг нь сайн хийх л үлдэжтэй. Химэн ар гэрийнхэнд нууцхан лүндэн болгоод одож гин. Үүнийг сонсон Балтан бараг ухаан солиошлоо ууралсан амтан морины хар хурдаар гэртээ ирсэн байна. Мориноосоо бууж ирээд ороод бараг үгийн солиогүй муураа асууж гин. Ихнэр нь мэдэхгүй. Энэ хаваар хулган хөөж яваа биз. Чи түүгээр яах нь вэ? Химээхэд яахан чамд хамаагүй. Алив хүүхдүүдээ муураа олоод бариад ир гэжээ. Хүүхдүүд нь хөөцөлцөөр яваад булан голын бургаснаас олоод аваад ирж гин л дээ.
Энэ хооронд Балдан бөөн төлөвлөгөө боловсруулан суусан нь мэдээж. Муур алах муу гэдэг юм. Чухам яаж алдаг юм бэлээ? Яах юу байх вэ? Ерөн шууданд хийгээд амийг нь боогоод булган голд хаягчихъя. Олох нэг нь олоод тижээгээд авбал тэр үз. Хүн амтан олохгүй бол Хиттийн нутаг руу хилд аваад арилна биз. Эргэж ирэхгүй лавтай гэсэн шийд гаргажээ. Тэрийг ёсоор болгохын тулд аргалын нэгэн шууд айсуултгаад өнөө муураа орилуулсан байж дотор нь хийгээд үүрээд гарчээ. Хүүхдүүд нь гайхын дээдэр гайхаж яах гэж байгааг нь асуувал энэ муу үднээс ч болоод эмээчин үхтэгтэй тулаад байна. Үүнийг оронд нь золион гаргахгүй бол болохгүй. Та нар наана байж вэ гэж хэлэн оджээ. Балдан булган голын нэгэн цүнхэл очоод нэг сайн тамхилж аваад ерөн шуудайн дотор нь том чулуу хийгээд энэ цүнхээлд живүүлчихье гэж санснаа. Яагаад ч юм гинэт болжээ. Ингээд шуудааныхаа амийг адууны сүлээр томсон уяагаар сайтар уяад ногооноор эргэлзсэн цүнхээл рүү шидчихэж. Муур муухай орлоод шуудаан мушигралцаар яваад өгчгэн. Ажлаа амжуулсан Балдан амандаа дуу хаялсаар нуруугаа өөрөд хүрээд ирсэн байна. Хөлс нь бур зайсан их хэрэг бүтээсэн хүн цайгаа очилж суужээ. Яг энэ мөчөд хайртай ээж нь хорвоог орхиж байна чиний хэн санах билээ. Оройхон хэрд хил чимээрж гин. Мөн л адган барин морины хар тавхиагаар очиж ээжигээ нутаглуулсан байна. Ээжигээ нутаглуулж барьчхаад аав дүү нартайгаа 2-3 хонцгоод гэртээ иржээ. Гэтэл гэртээ эргэж иртэл юу болсон гэж санана. Шар ирээ муур нь орон дээр нь шарвалцаад хөвтөж байж гин. Юу басныг нь сонирхвол таныг явсан шүн л эргээд ирсэн штэ. Шүн найран донд муур дуурах шиг болохоор гараад харсан чинь үүдэн дэрчигсэн байна лээ гэж гин. Энэ муу ёрын амтан ээжээ минь толгойг залгичхаад барлгүй эргээд хүрээд ирж гинэ. Одоо хиний толгойг залгих гэж байгаа бол химээгээд шазуураа зуусан байна. Энэ бол ястаа сайнны ёр биш байсныг хэн санах билээ. Маргаашийнх нь мандахын улаанаар нар Балдан их л ажилтай юм шиг босоод гурлын илүүр гамбанц алах хадаас аваад мөн л муура тэрэн болон голын хөвөөрөө оджээ. Бас л хүүхдүүдээ хол байхыг сануулсан аж. Ингээд товлсон газраа эргээд туглан сууж гин. Ястаа жинхэнэ нүд хальтрам тамийн ажиллаа хийсэн байна. Муурынхаа ам толгоог нь ногтлоод дөрвөн хөлийг нь гамбанцан дээр хадаад булган голын урсгалыг дагуулсан тавьсан байна. Тэр жинхэнэ эргэж ирэхгүйгээр урсан отсон аж. Хойноос нь хэсэг харж зогсоод гэртээ иргэн ирлээ. Эхнэр нь нилээд тавгүй югтан авав. Чи ч ястай нүгэл хийлээ дээ. Мөрөөрөө амтныг алчих уу гэж асуув. Үгсэн элэнцгийн ч мөрөөрөө амтан ээж минь хар толгойг залгичхаад байгааг харсангүй юу чи гэж ирээд баахан зандрав. Ингээд баахан хэрүүл болсны эцэст амарцгаах болжээ. Тэр явдлаас хойш муур нь харин эргэж ирсэнгүй. Чухам хэрхэгснийг хэн мэдхв. Ингээд ажин түжин амьдарч байтал гинэт баг хүн үл танигдах өвчнөр өвдөж гин. Имч залахын завдал өгөлгүй хит өндөр халуурч хідэнтэй татаад насан өд болсон байна. Баг хүүгээ гаргаж хаад байж байтал том хүн илэрч балаараад эхэлж гин. Имчирч тодорхой онош тавиагүйч хүүг нь аваад явлаа. Ингээд сум дундын имлэгт очиод эдгээгүй тул аймгийн имлэг рүү шилжүүлж гин. Имлэг эмч дийлээгүй юмыг яахаа мэдхээ байгаад бүр арга тасвартгийн даваан дээр нутгийн өөр нэгэн мэрэгэн хүнийг залж иржээ. Нутаг усандаа мэрэгэн тажаа гих илэр төлөгдөж бариад тон тоогүй юм болж тээ. Танаа хөвшин эвгүүрхийг сануулсан юм байна. Тэр үед нь аргыг нь хайлахчихсан бол болох ээжтэй. Танаад энэ муур их л хор хохиролгүй байж харин тэр муурыг тамаснаас болоод бүр их гайрсан байна. Муурын хараал тусчтэй. Хоёр хүүгийн чинь толгоогоор тооцоо хийхээр шийдсэн нь энэ. Би яахав аргалахыг л бодъё. Баг нь өнгөрчээ. Том нь эрүүл сарвал болохгүй имлэгийн хүн болно. Үлдсэн лайл анчг нь баггүй тул түүнээс сэргийлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ихнэр та хоёрын биед чөхөрнө.
Гэт шүнжин ном уншиж гүрэмдээд өглөө нэг юм дуусгасан байна. Тэгээд захисан захиас нь энэ бүхнээс болж гэр бүл салт сарнаад яах вэ? Бурхан 2 жилээс нэг охин хайрлана биз. Түүнийгээ хүн болгож авцгаа. Дахиад дэмий юм бүү хийцгээгээрэй химээсэн идэг. Тэр бүгд биелэн олж балдангийнх гэр бүлэрээ шийтгүүлсэн ч мэрэгэн хөгшний тусаар үнэхээр л нэг охинтой болоод амьдрал нь жаал тэгшэрсэн байна.